Монголын тамхины хяналтын өнөөгийн байдлыг сэдвэх зөвлөлтөх уулзалт эрүүл мэндийн спортын яамд болж байна. Уулзалт тус яамны харин эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болоод дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид оролцож байна. Өнөөдрийн уулзалт оролцож байгаа эрдэмтэн мэрэгчлэтнүүд тамхины даалт хэлбэрийн сурчлагаа манай улсад зохиолж байна. Цаашид тамхины онцгой албан дотрыг нэмэгдүүлж улмаар өсвөр насныхан тамхиг татаж байгааг таслан зогсоогод туслах шаардлагатай гэж байлаа. Мөн тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж тамхины цэг шинээр байгуулсан олон сөрөг талтай гэдгийг салбарын мэрэгчлэтүүд онцолж байна. Мөн он гараад гарсан их хурлаас гарсан нэг шийдвэр бол тамхи татах өрөөг байгууллагын дотоод орчинд байгуулахыг бол зөвшөөрөх ийм хуулийн заалт нэмэлт гаргаж ирсэн. За энэ явдал бол үнэхээр хуралд болсон. Бид нар конвенцэд заасан заалт ялангуяа конвенцийн 8 дугаар зүйл түүнийг хэрэгжүүлэх удирдамжинд бол ер нь ямар ч агааржуулалттай ямар ч нарийн тоног төхөөрөмжтэй өрөө таслахаар тусгайлан байгуулсан ч гэсэн олон нийтийг дам тамхиталтаас сэргийлж чадахгүй гэсэн ийм туршлагыг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага аль хэдийн зөвлөсөн байгаа. Тийм учраас бид нар энийг бол ерөөсөн дотоод орчинд бол тамхи татах өрөө байхгүйгээр бол тусгаж явсан. Гэтэл он гараад тамхи татах өрөө байгуулахаар зөвшөөрсөн явдал бол үнэхээр ухралт боллоо гэсэн ийм байдал төрж байна. Ерөөсөө тамхи татах цэг байгуулахгүй олон нийтийн газар үзүүр үйлчилгээний газар альва албан байгууллага аж ахуйн нэгжийн дотор бол тамхи татах цэг байгуулад ямар ч нэмэр байхгүй, ямар сайхан тоног төхөөрөмжтэй, ямар сайхан тусгаарласан өрөө байгаад ч олон нийтийг дам тамхиталтаас сэргийлж чадахгүй гэсэн энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын туршлагаар батлагдсан энэ зүйл бол хэрэгжихгүй он гараад бол энэ өрөө таслахаанууд байгуулагдаж эхэлж байгаад бол нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэнүүд бол туйлын их харамсалтай байна. Энэ ямар ч стандартын шаардлага хангахгүй ийм өрөө таслахаануудад хинч орж бол тамхи татахгүй хүмүүс бид нар бас тамхи татдаг хүмүүс хэдийд татж идэх юм бэ гэсэн хандлага зан үйлдийг судалж үзэхэд бол голцоо явуут татж байгаа. Хин тэнд орж татах уу? Зориуд тамхи татах гэж орохгүй мэдээж хэрэг энийг цэгцлэх гол асуудал бол бид нар бас ярьжсэн л да. Гол нь бол тамхи татах хогийн саваа бол олон болгох шаардлагатай, ойрхон байх шаардлагатай ийм шаардлагыг тавьж исэн. Гэтэл энэ шаардлагыг маань хүлээж авахгүйгээр өрөө таслахаа байгуулад эхэллээ. Тэгэхээр Монголын хувьд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын сур конвенцийн хэрэгжилт бол амжилттай хэрэгжиж эхэлсэн байна. Ялангуяа тамхины чиглэлээрх зар сурчлагыг янз бүрийн суугаар хийхийг хориглосон байна. Гэтэл зар сурчлага бол далд хэлбэрээр бүх залуучууд руу чиглэсэн байдлаар явагдаж байна гэдэг мэдээлэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэнүүдийн зүгээс хэлж байна л да. Тэгэхээр ер нь бүх залуучууд руу хандсан тамхины тэр үйлдвэрлэгчдийн зүгээс явуулж байгаа зар сурчлагыг эрс хориглох байдал бол хамгийн чухал гэдэг. Энийг бас үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай. Дээрээс нь хоёр дахь нэг чухал зүйл бол бүх залуучдын дундх тамхины хэрэглээг эрс бууруулъя гэж байгаа бол ерөөсөө тамхины татварыг огцом нэмэгдүүлэх шаардлагатай. Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар тамхины үн өндөр болно. Тэгэхээр үнэнд мэдрэг бүх залуучдын хэрэглээ бол эрс буурдаг юм олон улсын туршлага байдаг учраас энийг Монгол улс баг багаар татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар үнийг өндөр болгох шаардлагатай.